Энэ хууль бол жирэмсэн ихэд 5 сартаагаас эхлээд төрөх хүртэлх хугацаанд нь тэтгэмж олгож байгаа. 0-оос 3 хүртэлх насны хүүхэдтэй ихэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр олгож байгаа. 4 хүртэлх насны хүүхэд ихэр хүүхдэд 1 удаагийн мөнгөнд тэтгэмж олгож байгаа. 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өргө толгойлсон эцэг ихэд улирлууд тэтгэмж олгож байгаа. Ийм эрх зүйн шинэ орчин нөхцөл бүрдэж байгаа. Тэгэхээр энэ дээр байнгын хороо одоо өнөөдөр бол тодорхой яг мөнгө заагдсан байгаа. Цаашдаа бол энэ үн өртөг өсөх, инфляц өсөх буурахтай холбогдуулаад бас энэ дээр ямар байх ёстой юм бэ гэдгийг одоо эцсийн хэлэлцүүлгийнхаа үед бол би анхаарах зүг байхаа. Энэ шинэ бас харилцаа бий болж байгаа. Нөгөө талаас бол сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон, засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нэлээд гол асуудлууд байгаа учраас эцсийн хэлэлцүүлэг дээр энэ мөнгөний хувь хэмжээнүүд дээр нь бас уян хатан байх, өсөх энэ нөхцөл бололцоог нь харж үзэн үзье. Энэ бол бас нэлээд чухал ач холбогдолтой хүн амын өсөлттэй, хүүхдийн эрүүл мэндтэй, их эцгийн одоо бас ажиллах хөдөлмөрлөх нөхцөлтэй холбогдсон юм чухал хууль байгаа шүү. Ингээд эцсийн хэлэлцүүлгийнхаа үед энэ асуудлыг нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орон анхаарч үзэн үзье. Ингээд эцсийн хэлэлцүүлэг шилжүүлье.